За сайн уу манайхан. Өнөө үед дэлхийд даяар сая хүн супермаркетаас хөлдөөсөн банш авч иддэг үлээ. Гэтэл тэрхүү хөлдөөсөн банш гэх бүтээгдэхүүний ард нөхөртөө хаягдаж, харийн нутагт 2 хүүхэдтэй өрх толгойлон өсгөхдөө үхвээс бусдыг үтсэн хүчрхэг нэгэн эмэгтэй нулимс төвчээр мөрөөдөл нуугдж байдаг гэвэл та итгэх үү? Өнөөдөр та бүхэндээ The Dumpling Queen буюу удагчлан орчуулбал баншны хатан хаан гэх нэртэй сэтгэл хөдлөм түүхийг хуваалцуулна. Энэ бол оргуу оосноос эхэлж өөрийн гараар дэлхийд танигдсан One Chai Fairy хүнсний брендийг бий болгосон метрошгүй эмэгтэй бод түүх юм. Ингээд бүгдээрээ кинонд орцгоё. Энэ удаагийн дугаартай маань Welby Shop хамтран ажиллаж байна. Welby компани Канад улсад үйлдвэрлэсэн Ferguson Forte төмрийн бэлтгэлийг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр борлуулж байна. Төмөр нь хүний биед хүчил төрөх зөөвөрлөх, энерги үүсгэхэд чухал үүрэгтэй бөгөөд дутагдлын үед ядарч сулдах, анхаарал төвлөрөл буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Орчин үеийн амьдралын хэв маяг, буруу хооллолт, стресс зэрэг хүчин зүйлсээс шалтгаалan төмрийн дутагдал түгээмэл тохиолдож байгаа тул нэмэлтээр нөхөх нь чухал юм. Ferguson Forte төмрийн бэлтгэлийг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн тусал, аман дуустдаг капсул, нунтаг хэлбэрээр Welby Shop цэгийн мэн онлайн дэлгүүр болон Welby Shop-ын салбар дэлгүүрүүдээр мөн бүх хэмжээний сангуудаар худалдаалж байна. Энэхүү түүх маань 1976 онд өрнөн. Киноны гол дүр болох энэхүү дунд иргэм насны хичээг Зан Жинхаа гэдэг тэрээр Хятадын Чиндао хотын ойролцоо жижигхэн тосгонд ээж дүү болон 2 охины хамтаар аж төрнө. Уг нь тэрээр Ханжоу гэх хүнтэй ханьсан боловч тэр хүн гэр бүлээсээ тусдаа амьдардаг байлаа. Учир нь Ханжоу анханасаа Жанхэтэй гэрлэхдээ гэр бүлийнхээ эсвэр гүйцэлтэй тулгарн байж нийлсэн тул Жанхэ нөхөртөө төв бодохгүйгээд олон жилийн турш ээжийнхээ гэрт амьдрахаас үр аргагүй болсон юм. Гэтэл нэг өдөр нөхөр нь гэр бүлээ Таиланд руу авч явж цаашид тэндээ хамт амьдрна гэсэн шийдвэрт хүрсэн тухай захиа илгээсэн тул Жанхэ 2 охиноо дагуулад нөхөр дээрээ очиж амьдрахаар шийднэ. Нутгаасаа явахын өмнө Жанхэ сүүлийн удаа ээж дүү охидтойгоо ширээ тойрон сууж оройн хоолнд банш хийж идцгэлээ. Банш бол түүний ээжийн хамгийн дуртай хоол юм. Ээж нь банш хийхдээ сайн ч гэсэн Жанхэгийн хийсэн банш нь илүү амттай болдог байлаа. Бодлоо тэднийд нагцсан нэрээд Хонконгд амьдардаг үеийнхээ утасны дугаарыг өгч ямар нэгэн асуудал гарвал түүнтэй холбогдорой хэмээн захина. Маргааш нь Жанхэ 2 охины хамтаар нэгэн хотод үрж ирэхэд нөхөр нь тэднийг галт тэрэгний өртөөн дээр угтаж авлаа. Гэхдээ тэнд нөхөр нь ганцаараа биш ээжигээ дагуулад ирсэн байв. Жанхэ ч хадам ээжигээ хараад сүйд болоход нөгөө хадам ээж нь намайг хадам ээж гэж дуудах хэрэггүй. Хэдэн жилийн өмнө би хүүгээ Таиландын Чинэлэг айлын охинтой хууль ёсоор гэрлүүлсэн. Учир нь тэнд 2 эхнэртэй байхыг зөвшөөрдөг юм. Тэгээд шинэ бэр маань бидэнд хүү төрүүлж өгсөн. Одоо Ханжоу Таиландд шинэ эхнэрийнхээ гэр бүлийн бизнес тусалж байгаа. Тэгээд бэрд маань үйлчлэгч хэрэгтэй болсон учраас бид чамайг Таиланд руу очиж эднийд гэрийн үйлчлэгчийнхээ 2 охиноо өсгөж хүмүүжүүлэх санал тавьж байна. Энэ нөхцөлийг зөвшөөрвөл яах вэ? Чи намайг хадам ээж гэж дуудаж болно. Гэд пал хит хэлхэн тэр. Жанхэ цочирцсондоо юу ч хэлж чадсангүй. Тэр нөхрийнхөө дахин гэрэлтийн талаар ямар ч мэдээлэлгүй. Харин ч хүүхдтэйгээ хамт Таиланд руу очиод ад жаргалтай гэр бүл шиг амьдрах гэсэн гэгээн мөрөөдөл тээсээр энэ хурж ирсэн мэлээ. Нөхөр нь ч гэж нөхөр одоо дүлгэнэ долгитой тайлбар хийсэнгүй. Үүний дараа Ханжоу анхны эхнэр хүүхдээ хотын захын жижигхэн түрээсийн байранд дагуулan ирэв. Тэгснэ Жанхэгээр банш хийлгэж идхийг хүсэж байх шиг. Жанхэч түүний хүслээр банш хийж өглөө. Хоолны үеэр Ханжоу маргааш Таиланд руу хөдлөх тухайд уулахад Жанхэ нөхөртөө амжилтлан ингэж хэлдэг. Би чамд болон гэр бүл чинь үйлчилж болно. Гэхдээ хизээж шинэ эхнэрийг чинь зарцуулж чадахгүй. Үүний оронд дөрвөлээ Хонконгт очиж амьдарцгаая. Би ажил хийж хүүхдүүдэд ижихэд хамаг чадлаараа нэмэр болъё гэж хэлвэ. Гэвч Ханжоу ямар ч хэрэгэлзээгүйгээр маргааш Таиланд явна гэдгийг хэлээд түүнийг анханасаа өөрийнхөө ээжийг бараадаж зохиосон амьдралдаа хүчин чармаалт гаргаагүй юмэн шалтгаглан октоодынхаа толгойг ганц хэлсэн болоод тэднийг хаяа тавьчихдаг. Огт нь түүний араас ааваа гэж хичнээн дуудсан ч тэрээр нэг ч удаа эргэж харсангүй. Энэ мөчөөс эхлэн Жанхэ маань бүр мөсөн төөрөлдөж орхитгоо. Хэрв нутаг уцвал ээжийнхэн сэтгэл маш ихээр өвдөн. Тэглээгээд энэ таньж мэдхгүй хүний нутагт хэрхэн амьдрах болж байна. Удаан бодсны тэрээр эндээ үлдэж үр хүүхдийн төлөө эргэлт буцалгүй зүтгэхэр шийднэ. Юуны өмнө тэрээр ажил олж их хэрэгтэй байлаа. Гэвч энэ нутгийн хүмүүс нь өөр аялгаар ярьдаг тул Жанхэгийн хэлсэн үгийг бараг ойлгохгүй байв. Эцэст нь тэр настай 2 хөгшний ажилуулдаг жижиг дэлгүүрийн дэрэгдүр өнгөрөхдөө хиймэлцэг угсарч зардлагыг анзаараад цаасан дээр ажил хэрэгтэй байгаагаа бичиж үзүүлнэ. 2 хөгшин ч одоо Жанхэг өрөвдөж хуванцар цэцэг хэрхэн хийх аргыг зааж өглөө. Настай эмэгтэй Жанхэг маш хурдан сурч байгааг хараад баярлаж ажил авахар болно. Жанхэ шаардлагатай материалуудыг үүрж гэртээ ирээд шүнжин сууж бүх цэцгээ хийж дуусгаад маргааш өглөө дэлгүүрийн эзэдэд эртлэн хүргэж өглөө. Цалин бүнлүүнч дайжгүй өмгөж олзуурхаж байтал удалгүй хуванцар цэцгийн ажил дууссан гэх гонхтой мэдээг сонсоод мань хүн сэтгэлээр унж байгаамаа. Гэвч түүний нүдэнд хүүхэлтэй угсрах шинэ ажил үзэгдсэн тул Жанхэ дахин урам орж тэр ажлыг нь ч гэсэн авч хийхээр болдог. Урдын адил тэр ажлаа ганцхан шөнийн дотор дуусгалаа. Маргааш өглөө нь хүүхэлтэйнүүдэд хүргэж өгөхөр гарах гэтэл бага охин Пемпен гинт бөөлжиж хордлого туссан болж таарав. Байдал бичсэн тул том охин Бэйбэн ээждээ та Пемпений дэрэгдүүлдэ. Би өвөө эмээ хоёрт хүүхэлтэй нэг нь хүргээд өгчихье гэж хэлээд ээж нь түүнийг явуулахаар болно.
Гэвч Бэйбэ жаахан хүүхэд тул буруу удамжаар орж зөв замаа олж чадлаггүй баахан төрчихвөө хөөрхий. Энэ зур Жанхэ гэртээ санаа зовнин хүлээсээр л байла. Улмаар охин нь удаад ирэхгүй байхаар нь мань хүн өөрөө дэлгүүр дээр дахиад очтол дэлгүүрийн эзэд охиныг нь аль хэдийн ирээд хүүхдүүдийг нөгөөд явсан тухайд болгов. Жанхэ яарсаар гэртээ артал Бэйбэ овооныг юм гэрээ олоод ирчихсэн байла. Хитрхи айж самгарсан Жанхэ шууд луурлаж охиноо чанга дуугаар загнаж гарав. Тэгтэл бага охин Пимпэн ихчийг битгий зодолдоо замаа олохгүй төөрөд гар хөлөө хүртэл урчихсан байна лээ. Гэж хэлэхэд Жанхэ сая л нэгэн бяцхан охиндоо хитрхи хагцсан даалгавар өгснөө ухаарж охиноо төврөн уйлж гэлдэг. Тэгж байтал хэдэн өдрийн дараа сайн санаат дэлгүүрийн хоёр хөгшин ирээд энэ хавар цагдаа нар шалгалт хийж гиснийг түүнд болгов. Цагдаа нар хэрвээ Жанхэгийн бичиг баримтыг шалгаад энэ хотод оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан гэдгийг мэдвэл уг дуугүй баримтлах эрсдэлтэй юмсанжээ. Улмаар тэд Жанхэг эртгэн хүүхдүүдэд дагуулад хотоос гарч Хонконг руу дөрөвхийг зөвлөв. Аргаа орсон Жанхэ нах цэгчийнхээ өгсөн дугаараар үеэлтэйгээ холбогдож яаран сандарсаар хамаг юмаа баглан хоёр охины хамт замд гарлаа. Өнөөх сайхан сэтгэлтэй хоёр өгшин тэдэнд тусалж завинд хүртэл суулгаж өгвөө. Жанхэ тэдэнд гүнээ талархаж салхи ус хийгээд ирээдүйн тодорхойгүйч шинэ амьдралаа эхлүүлэхээр зориг гарган харийн нутгийг зорьсон юм. Тэр үед Хонконг их газрын ихэнх бүс нутгаас хамаагүй өндөр хөгжсөн байсан тул амьдралаа өөрчлөхийг хүссэн маш олон хүн хууль бусаар тийшээ дөрөх болсон байв. Үүний улмаас Хонконгод ажилгүйдэл нэмэгдэж амь зуухад улам л хүнд болсоор байж. Аз болоход Жанхэгийн үеэл Янжин тэднийг угтан авч төр оршин суух бичиг баримтыг нь хөөцөлдөж өгöd маш олон хүн нэг дор хамт амьдардаг давчуу орчинтой нийтийн байр руу тэднийг дагуулж очив. Тэр байрны эзэн Хонжиг их хатагтай Жанхэгаас ямар ч барьцаа олон урьдчилгаа түрээс нэхэлгүй өрөө гаргаж өгöd эхний 3 сарын түрээсийг нь хойшлуулах боломжтой гэж хэлнэ. Энэ хүний уужуу сэтгэл нь Жанхэд бараг л тэнгэрийн элчийг санагдуулж байлаа. Байшинд бүх айл өрх дундаа ашигладаг нэг галтгоо байх бөгөөд байрны түрээсэн дээр газны үн нэмэгдэг ажээ. Ингээд манай гурав ямар тайж хүний нутагт толгой хорогдох гэртээ боллоо. Жанхэгийн үндсэн мэрэгжил нь сувилагч тул маргааш нь тэрээр ажил горилсоор эмнэлгийн алга татав. Даанч Хонконгийн хуулиар гаднаас ирсэн хүмүүсийг төрийн байгууллагад ажилуулах боломжгүй байдаг байв. Тэглэж манай хүн бууж өгөлгүй хаасайгүй янз бүрийн ажил сургалж явсаар нэгэн рестораны үүдэнд ажилтан аавна гэсэн зарыг олж хардгаа. Тэрээр менежер сандан би ажилд сайн ямар ч ажлыг голохгүй хийнэ гэж хэлтэл менежер түүнийг рестораны арын хэсэг рүү дагуулж орлоо. Гэтэл тэнд нь аяг тавг угаагчин оронтой хэсэг сул байсны улмаас шалаар нэг бохир аяг цав хөглөрч байв. Жанхэ огтхон чиргэлзэлгүй угаагчаар ажиллахыг зөвшөөрдөгч галтгооны бохир заван байдал түүнийг тавгуутуу чиглэдэг. Гэсэн ч мань хүн нэг сайхан гүнзгий амьсгаа аваад аяг шаазан гэхээсээ илүүтэй эхлээд тэр хэсгийн шал шавхаг сайтар цэвэрлэж дараа нь үндсэн ажлаа хийж эхлэв. Урд өдрийн дараа гэртээ ирээд том охиндоо ажилдаа уснаа дуулгаж өглөө бүр 6 цагаас ажилдаа явах тул дүү Пемпенигээ сургуульд нүргэж хүүгийг түүнд хариуцуулдаг. Ер нь бол Жанхэ хоёр охиноо аль хэдийн Хонконгийн улсын сургуульд оруулсан байлаа. Түүнийг ажилдаа усныг мэдсэн байрны эзэн Жонхи хатагтай Жанхэгийн үеэл Янжин руу холбогдож хэл дуулахад өнөөхөн ч мөн түүний өмнөөс баярлана. Гэвч угаагчийн өчүүхэн цалингаар байрны түрээс хоол хүнс хоёр хүүхдийн сургуулийн зардлын ард гарахад амаргүй тул Янжин нэмэлт орлогын арга чарга хайж даргийнхаа сахарын өвчтөе эхнэрт нь өглөө бүр инсулин тарих шаардлагатай байдгийг санаад сувилагч мэрэгчлээ Жанхэ эгчтэй энэ ажлыг санал болгодог. Мэдээж Жанхэ баяртайгаар зөвшөөрсөн. Ингээд тэр өдрөөс эхлэн Жанхэ өглөө бүр 4 цагт босоод байрны эзний шүтдэг бурханд мөргөөд дараа нь сахарын өвчтөе эзэгтийн гэрлүү тариа тарж өгөхөр очдог болов. Дараа нь ресторан руугаа явж өдөржин аяг тавуугаана. Ийхүү түүний завгүй хөдөлмөрлөх өдрөө дүргэлжсээр л байла. Бодлого Жанхэ сарынхаа цалин авмагцаа тэр мөнгийнхөө тодорхой хэсгийг Чиндаод суугаа ээж рүүгээ илгээв. Жанхэ гэр бүлийнхээ цорын ганц орлогын их усэр байсан бөгөөд түүний тусламжгүйгээр ээж дүү хоёр нь амьдралаа залгуулахад хэцүүхэн байгаа гэдгийг тэр маш сайн мэдэж байсан юм. Гэвч нутаг руугаа мөнгө явуулсны дараа түүнд байрны түрээсээ бүтэн төлөх мөнгө үнэндээ үлдсэнгүй. Аз болоход байрны эзэгтэй Хонжин сэтгэл гэж сүү шиг юм болохоор Жанхэгийн түрээсэнд өгөх боломжтой багахан мөнгийг баяртайгаар хүлээн аваад үлдсэнийг нь боломжтой үедээ баг багаар төлж болно хэмээн тайвшруулдаг. Ийм сайхан хүмүүсийг бурхан над дэлгээж байхад гээд мань хүн өөрийгөө улам азтай тооцсон улам шаргуу зүтгэхээр шийднэ. Түүний бяцхан охид эд өсөж торинж яваа хүүхдүүд тул зурагтаар хүүхдийн кино гарах үеэр байрны эзэгтэн өрөөгөөр шагаацах хажээ. Харин дэлгэсний өмнө суугаа Хонжи ихч тэднийг анзаарч чимээгүйхэн хажуу тийшээ холдож хөөхөн охтыг зурагт үзэх боломжоор хангана. Тэр байранд загвар өмсгч болох мөрөөдөлтэй үзэсгэлэнтэй хоёр бүсгүйгээс эхлээд олон янзын хүмүүс Жанхэгийн охтыг хөөрдөж элхтэй ханддаг байлаа. Гагцхүү нэг хогийн цантай эрэхтэл үргэлж уурлаж хав ойрынхныгоо хэмлэж загнаад идэг байв. Тэр нөхөр өөрөө ямар ч ажил төрөл хийдэггүй эхнэрийнхээ олсон мөнгөөр амьдардаг хэрнээ хамгийн өөдгөн эхнэрээ шөнийн цагаар ажил хийдэг гэж шалтгаасаар байнга шахуу зодж нүддэг байлаа. Эхнэрээ буруу гарын ажил хийдэг гэж харддаг юм уу да хааш юм. Гэтэл хөөхий эхнэр нь хөрш ахынхаа зөөжсөний дагуу шөнөөр таранбай цэвэрлэх ажил хийдэг ажээ. Энэ талаар олж мэдсэн Жанхэ тэр хөрш ахынхаа араас дагаж гараад өөртөө ч гэсэн шөнийн таранбай цэвэрлэх ажил олж өгөх боломжтой эсхийг лавлана. Учир нь тариа тарьж аяг тавг угаасан ч орлого нь амьдралд хүрэлцэхэргүй байсан тул Жанхэ инхүү 3 дахь ажлын ярил гарчээ. Хөрш ах хууч одоо түүнд хандан санаа зовлтгүй би чам зохицуулаад өгье гэж амлана.
Энэ зур коридороор гүйж явсан Пимпийн охин санамсаргүй байдлаар байрныхаа нөгөө ганц ууртай залуутай мөргөлдчихдөг бөгөөд өнөөх нь уурлаж охиныг бүр номоор цохиж эхэллээ. Дүүгээ том хүн дээрлэхүүлж байгааг харсан их чин Жанхэг гаднаас дуудаж авчирхад нөгөө өөдгөө гар чинь бүр ээж охтыг бүүнд нь аимшигтай муухай үгсээр доромжилж гарав. Энэ мөчөд Жанхэг төвч чадалгүй түүнтэй үдэлцэж эхэлнэ. Энэ хурцтмал байдлыг анзаарсан байрны эзэн Хонжи хурч ирээд тэднийг салгаж өнөөх эрэхтэй сүүлчийн удаан анхааруулга өгч байгаагаа хатуу сануулв. Энэ явдлын дараа Жанхэ хоёр охиноо тайвшруулахаар байшингийн дээвэр рүү гардаг. Тэгтэл бага охин Пимпийн гунигтай гэгч нь бид ядуу хөдөөнөөс ирсэн бас таныг аяг тав угаадаг болохоор шин сургуулийн хүүхдүүд намайг өдөр бүр шоолдог. Хуучин тосгонд минь бүх найзууд минь надад сайн ханддаг байсан гэж хэлэхэд Жанхэгийн зүрхэн шимширдэгч тэрээр сэтгэлэн бэрэн байж. Бид одоохондоо энэ газар шинэ хүмүүс болохоор ийм зүйлс тохиолдож байгаа хаа. Удахгүй манай охтыг ямар мундаг болохыг энтхийн хүмүүс андахгүй болно. Ээж нь хичээж байгаад илүү сайн ажил хийдэг болно. Тэр цагт нэг ч хүн та нарыг минь гомдоохгүй хэмээн огтоо тайлбарлаж байгаа нь харагдана. Тэр үед дээвэр дээр бас нэг настай ах гарч ирдэг бөгөөд тэрээр өөрийгөө дээврийн жижиг өрөөнд амьдардаг хэмээн танилцуулав. Жанхэ түүнд саад болчихлоо гэж бодоод уучлалгүйж огтоо аваад явах гэтэл өнөөхөр инээмсэглэн энэ дээвэр дээр та нар хүссэн үедээ гарч ирж болно хэмээн хэллээ. Энэ ах амттан хийж гудамжин зардаг тул бүгд л түүнийг чигэрчин ах хэмээн дууддаг аж. Чигэрчин ах охтыг өхөөрдөж өөрийн хийдэг амттнаараа дайлахааруулж огтж ахын ажил дуртай тусалцгаана. За ингэж явсаар нэг л мэтгэд шинэ жилийн баяр төхөж Хонконг гэдэг газар тэр чигтээ баярын уур амьсгал думж эхэллээ. Жанхэ настай ээждээ загталвчдагч Чиндаод цууга ээж дүү хоёр нь тогтун дээрх Хонконгийн шуудангийн тамгыг нь хараад л түүнийг одоо хүртэл Хонконгт байсаар байгааг нь гайхна. Гэтэл Жанхэ ээжийнхээ санааг зовоохгүй тулд захиандаа хадам ээжигээ хүнд өвдсөн тул хэсэг хугацаанд Хонконгд үлдэхээс өөр аргагүй болсон. Гэхдээ удахгүй Тайланд руу явах гэж байгаа эдэргээд худал зүс бичгээс өөр аргагүй болжээ хөрхий. Бод өдөл дээр нөхөртэй аягдсан Жанхэ маань амьдралаа залуулахын тулд 3 ажил зэрэг хийж байгаа шүү дээ. Өглөөр тариа хийж өдөр нь ресторанд аяг тавг угааж шөнө таранбай цэвэрлээд л энэ хугацаанд Жанхэгийн арыг батааж хоёр охиныг нь харж ханддаг хүн гэвэл байрны эзэгтэй Хонжи байсан юм. Шинэ жилийн баярын өдрөөр нийтийн байрныхан маань хурган нийлэг хийхэд Жанхэ бүгдд нь зориулаад гарын баншаа хийсэн байлаа. Түүний баншийг хүн бүр амтрхан идэж сайхан амтыг нь бүр ам уралтан магтцгаана. Дараа нь тэд баяр хөөртөгөөр гэрэл дэлгүү асаацгаан шинэ жилийн баяр хөөртөгөөр угтцгаав. Ийхүү цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр л нэг өдөр Жанхэ аяг тав гууж явахдаа шалан дээр халтарч унлаа. Тэр босох гэж хичээсэн ч хөдөлж чадсангүй. Оройн таранбайгаа цэвэрлэх үеэр нуруунд тэсхийн арга өвдөж байлаа. Тэр арайхийн гудамжаар алхаж шатаар мүлхэн байж өгсөөр гэртээ орж ирэв. Ээжигээ хөдөлж чадахгүй болсныг харсан охтууд шууд л хөршин эгч нараа дуудаж Хонжи эзэгтээ түүнийг яаралтайгаар эмнэлэгт хүргэж өгдөг. Эмч түүний биеийн байдлыг нь үзээд нурууны ясан цуурсан тул биеийн хөдөлмөр эрхлэхийг нь хориглож хэд хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тухай дуулгав. Гэтэл үүнийг сонссон Жанхэ надад зүгээр өвчин амдаах юм өгчгөө би ардаа 2 хүүхэдтэй хүн хэрв ажил хийхгүй бол хүүхдүүд нь идэх хоолгүй яах болж байна хэмээн гуйж байгаа нь харагдана. Гэвч эмч түүнийг загнаж байгаад эмнэлэгт хэвтүүлж дөнгөдөг. Дээрээс нь Жанхэ маань өнгөрсөн хугацаанд нойр хоолгүй зүтгэж явахдаа хит их биеийн ачаалал авч ядаргаа нь ясандаа тулцснаас төмрийн дутагдал орсон байлаа. Ингээд та бүхэн маань төмрийн бэлтгэлийг ямар тохиолдолд хэрэглэх шаардлагатай байдгийг мэдв үү? Ядарч сулдах, энерги багасах, төмөр дутлалын цус багтал илрэх, төмрийн шимэгдэлд буурах, сарын тэмдэг их ирэх, мэс заслын дараа мөн цусны донор болсон үед заавал нэмэлтээр төмрийн бэлтгэл хэрэглэх шаардлагатай байдаг. Ferson Forte төмрийн бэлтгэл нь төмрийн Pyrophosphate 30 мг, витамин С 70 мг агуулсан байдаг тул төмрийн шимэгдэлтийг дэмжиж бие махбодод илүү үр дүнтэй үйлчилдэг байна. Мөн тус бэлтгэл нь липосомал бүрхүүлтэй учир шүд харлуулахгүй, гэмтээхгүй, хоол боловсруулах эрхтнийг цочроохгүй, зөөлөн найрлагатай өндөр шимэгдэлтэй тул төмрийн төвшинг илүү үр дүнтэй нөхөхөд дэмжлэг үзүүлдэг. Үүнээс гадна гемоглобин нийлэгжилт, хүчил төрөгчийн зөөвөрлөлт болон улаан гисэн хэвийн хөгжлөг дэмжлэгээрээ онцлогтой. Ferson Forte төмрийн бэлтгэлийг Wellbishop цэгийн мэн онлайн дэлгүүр Wellbishop-ийн салбар дэлгүүрүүд мөн бүх хэмийн сангуудаар худалдаалж байна. За 90 кинонд орцгоё. Жанхэг эмнэлэгт байх хугацаанд мөн л Тэнгэрийн гэлж Хонжи ихч охтыг нь өөрийн үр хүүхэд мэт халамжилж сүүлийн үед далайн шуурга дэгдээд байгаа тул тэднийг сургуульд нь явуулгүй гэрээр харж байлаа. Эмнэлгээс гарсны дараа ч Жанхэ хэвийн байдалтай орохын тулд хэсэг хугацаанд гэртээ сууж амрах шаардлагатай байв. Нэрэн Жанхэ ажлын байран дээрээ бэртэж гэмтсэн учраас рестораны зүгээс түүнд нөхөн төлбөр олох ёстой байсан ч рестораны менежер нь яг ажиллаж байгаа дусныг хэн нотлох юм? Хойд нутгаас ирсэн хүүхнүүд шуналтай байдаг гэдэрсэн гэд бараг түүнийг өвчтөе дүр эсгэж мөнгө авахар орлоо хэмээн дорд үзэж байдаг шүү. Үүнээс гадна таранбай цэвэрлэгээний ажил нь ч цаашид өөр нутгаас ирсэн хүмүүсийг ажилуулахгүй болсон байдаг. Ийхүү олон таагүй зүйлс нэгэн зэрэг тохиолдсноор түүний амьдрал хамгийн хүнд үе рүүгээ орж байгаа юм. Хүүхдүүдтэй хооллохч мөнгөгүй болсон Жанхэ нэг л мэтгэд сэтгэл готрол автаж улмаар амьдралаа дуусгаруулах тухай бодон зогсоно.
Ийхүү дээврээс үсрэхгээ зогсож байтал гинт бага охин Пемпин түүний араас гарч ирээд сургууль дээрээ сурсан бололтой хөөхөн цог золбоотой дуг дуулж эхэллээ. Удалгүй эгчинч түүний араас ирэхэд Жанхэ хоёр охин руугаа эргэж хараад хормын төдөд амиа орлох бодлоо өөрчлөв. Огт нь "Ээжээ та яагаа вэ?" гэж асуухад Жанхэ тэдэнд "Ээж нь зүгээр л маш их ядарсан бололтой" гэж хэлээд нулимсаа барьж чадалгүй уйлж эхлэв. Ийм сайхан охидтой хүн чинь тийм амьжигтай зүйл яасан ч хийж болохгүй шүү дээ. Тэдний хөдөлгөөс ажиглаж зогссон чихэрчин ах охтыг дуудаад хэлж байгаа юм. "Угаасаа хар шуруунаас болоод бизнес судалтай хийх боломжгүй байгаа. Надад улаан шош, хар шош бас зөндөө амттан хийх материалууд илүүдэд байна. Хэдүүлээ сайхан хоол хийж идцгээе." Хэмээн гэртээ ороход Жанхэгийн нүднээс үргэлжлүүлэн талархлын нулимс урсаж эхлэв. Чихэрчин ах тэднийг халуун хоол ундаар дайлж явах үеэр Жанхэ түүнээс асууж байгаа юм. "Та нэрээ амттангуудаа хаана очиж зардаг вэ?" гэж асуухад ах бомбтын ойролцоо зардаг тухайгаа хэлв. Маргааш өглөө чихэрчин ах Жанхэг дагуулад бомбт дээр очин хэрхэн наймаа идэг талаараа тайлбарлаж байгаа юм. "Бид өглөө бүр 6 агсаас энд ирдэг. Зарим нь шарсан дахиа, зарим нь загсны бөмбөлөг шүл гээд янз бүрийн хоол зууш зардаг. Гэхдээ баянс зардаг нэг ч хүн байдаггүй. Чи үнэхээр амттай баян шийдэг юм чинь энэ бизнест хүчээ сориод үзэлтэй" хэмээн зөвлөнө. Жанхэ түүний зөвлөгөөг дагахаар шийдэн эхлээд өөрийн бүгжөө зарлаа. Дараа нь өмгөөлөгчийн тусламжтайгаар ресторанаас нөхөн төлбөрийн мөнгө гаргуулж авч чаддаг. Маргааш нь чихэрчин ах түүнийг хуучин эдлийн зах руу дагуулж очоод хуучин хоолны тэрэг олж өглөө. Жанхэ мөн банш хийхэд хэрэгтэй сав суулгах хэрэгслүүдэд цуглуулж дараа нь мах гурил өндөг зэрэг баншны орцуудаа бэлтгэв. Дараагийн өглөөнд тэд бомбт дээр эртлэн очиход чихэрчин ах Жанхэг бус судалдаачдад танилцуулж байгаа юм. Удалгүй ажлын цагт өгөж хүмүүс тэр хаваар бужигнаж эхэлсэн ч бүгд л өөрийнхөө идэж зансан хоолыг аваад Жанхэгийн баншийг хинж тооц сонирхсонгүй. Учир нь энэ нутгийн хүмүүс баншны талаар сайн мэддгүй байсан бөгөөд улмаар Жанхэ эхлүүлсэн зүгэлдээ итгэл алтрах тийшээ болгоод ирж байгаа юм. Яг тэр үед нь цагдаа нар шалгалт явуулж бүх худалдаачдыг хөөж тараалаа. Жанхэ яагаад ингэдгийг нь асуухад юган зорчигчд зориулсан терминалийн хэсэгт зөвшөөрлөг худалдаа 8 хийхийг хориглодог тул үе үе ингэж арга хэмжээ авдаг болж таарав. Ингээд эхний өдрөө Жанхэ маань ганц ч банш зарж чадсангүй. Оройн чихэрчин ах арай хүн багтай газар руу очиж шүн болтол зогссон ч баншнууд нь зарагдахгүй л байлаа. Улмаар өдрийн төгсгөлд хамаг банш нь муудаж Жанхэ аргагүй ирэхэд бүх баншаа хаяхад хүрч амьдралд нь гарч ирсэн сүүлчийн найдвар тасрах шиг боллоо. Гэртээ ирэхэд хоёр охин нь түүний хүлээгээд унтаагүй байсан тул Жанхэ тэднийг зандран хурдан унт хэмээн загнаж уйлуулад өөрөө учиргүй санаа алдан сууна. Түүнийг бүтэл муудайхан өдрийн ард гарсныг нь анзаарсан хонжи ихч сэтгэл санааг нь засахын тулд хамт гомин идье гэж өрөөнөөс нь дуудаад түүнд өөрийн түүхээ ярьж өгдөг. "Би ч бас чам шиг оргуу хоосноос эхэлсэн. Нөхөр маань яг танаа нөхөр шиг намайг хаяад явсан. Гэхдээ өнөөдөр бол чиний өөрийнхөө бизнесийн захирал болсон эхний өдөр шүү дээ. Хэнч ганцхан өдрийн дотор амжилтанд хүрдэггүй. Битгий бууж өг. Би чамайг заавал амжилтанд хүрнэ гэдэгт итгэж байна. Шаардлагатай бол би чамд туслахаар орж чанга хоолоогоор баншиг чинь сурчилж үйлчлүүлэгч болж өгье" хэмээн зоригжуулв. Яг шантардгийн даваан дээр ийм үг сонссон Жанхэгийн сэтгэл нь сэп хитл сэргэж өөрийгөө дахин нэг удаа үнэхээр азтай хүн гэж тооцсон. Маргааш нь Жанхэ бомбт дээр баншаа зарахаар дахин очлоо. Эргэн тойрны харж удаан хүлээсний эцэст хэдэн сурагч ирж түүний баншийг туршихаар болов. Жанхэ анхны үйлчлүүлэгчтэй баяртайгаар үйлчиллээ. Гэтэл дараагийн хоромд хүүхдүүд ээж дараалан "Ямар амттай юм бэ? Ихчээ дахиад нэг аягыг өгдөө" гэд тал талаас нь шаагилдаж эхэллээ. Энэ мөчийг л хүлээж байсан мэд Жанхэгийн сэтгэл нь хөөрч баярлсандаа бараг уйлах шахлаа. Ажлаа ингээ түүнийг хажуугаас нь ажиглах чихэрчин ах ч өмнөөс нь баярлаж сая нэг магнат инэв. Удалгүй амттай баншны талаарх яриа амнаас амд амтсаар Жанхэгийн модон тэрэгний өмнө хүмүүс битүү шавж эхэллээ. Ийхүү хөл хөдөлгөөн ихсэх үед дахиад цагдаа нар гарч ирээд гудамжны худалдаачид тал тал тийшээ тэргээ түрэн зүгтаахад Жанхэж одоо тогоо шунгаа яаран хурааж явахдаа нэг төмпөгээ газар унахчв. Гэтэл цагдаа нарын нэг түүний төмпөнг авч өгөөд хурдхан шиг амжуулахыг бодоорой. Хэмээн нэг зөөлөн хоолоогоор хэлхэн тэр. Үгүй бас ийм сайхан сэтгэлтэй цагдаатай таарч байдаг. Эгчч бол одоо буянтай хүн юм уу? Дараагийн өдөр нь нэг эрэгтэй хүн Жанхэгийн башнаас идэж байснаа. "Чиний банш үнэхээр амттай юм аа. Гэхдээ арай илүү чамбай болгол бүр сайн. Гурил нь арай зузаан байна. Илүү нимгэн зөөлөн байвал төгс болгосон. Гэхдээ гудамжны хоол төгс байх албагүй л дээ" хэмээн зөвлөв. Гэсэн ч Жанхэ эдгээр үгсийг маш нухацтай хүлээн авч гэртээ очиод баншныхаа гурилыг нэмэлт харах чарга хайж эхлэв. Шинээр хийсэн баншаа огттой амсуултал өнөөх хоёр нь амт нь баг хэвэндээ байна гэж хэлэхэд мань хүн дахиад л өөр арга хайж эхэллээ. Өдөр бүр шинж ор туршиж хийсэн баншаа хонжи ихчтэй амсуулдагч өөрийн хүссэн гурилын бүтцээ хараахан гаргаж авч чадсангүй. Эцэст нь тэрээр гурилаа давстай усаар зуурж үзтэл банш нь өмнөхөөс хавьгүй амттай. Бас нимгэн гурилтай болж инхүү баг мөрөөдлийн амтаа гаргаж авч чаддаг. Түүнээс хойш баншны борлуулалт өдөр ирэх тусам өсөж хэдхэн хоногийн дотор л Жанхэгийн гарын банш тэр хамгийн алдартай хоол болоотгов. Нэг өдөр бомб тавийн худалдаа эрхлэгчдийг бацдаг мафийн толгойлогч хүмүүсээ дагуулж ирээд "Энд худалдаа хийхийг хүсвэл сар бүр хураамжлуулах ёстой" хэмээн сүрдүүлж гарлаа. Танхаачдын нэг нь бүр Жанхэгийн охиныг татаж хангаахад Жанхэ тэслэгүй уур хилэн давтаж заазуураа шүрч аваад "Миний хүүхдүүдэд гар хүрвэл алан тална" гэд тэдний өдөөс эсэргүүцэл үзүүлв. Гэтэл үр хүүхдээ хамгаалахын төлөө юу ч хийхэд бэлэн байгаа их хүний тэмцлийг харсан мафийн толгойлогч гинт өөрийнхөө ээжийг санан дурсдаг. Улмаар тэр хүн Жанхэгийн баншнаас амсаж үзхийг хүсв.
Чигэржин анх Жанхайг давшруулж толгойлогчд үйлчлэхийг ятгалаа. Гэтэл тэр хүн баншнаас нэг л амсаад манай хүмүүст бүгдэнд нь нэг аялаадах гэж хэлв. Жанхай бол дотроо хамаг хоолой дээрэмдүүлэлээ ухааны бодоод дуугүйхан шиг л аялж өгөөд байтал тэдгээр танхаа нөхдүүд ам уралдан баншны хамтыг гайхан биширч эхэллээ. Үүний дараа толгойлогч туслахтаа хандан хоол идсэн 20 хүний тооцоог бүрэн төлөхийг тушаав. Тэгснийгээ дараа толгойлогч ах хүү хэлж байгаа юм. Удахгүй ээж минь төрсөн өдөр болноо. Надад 500 банш бэлдэж өгөөрэй. Би тооцоог нь бэлнээр хийн. Нэрэ дараасаа чамайг хураамжаас 50% чөлөөлье. Гэхэд Жанхай болж үгэнд итгэж чадан түүнд талархлаа илэрхийлсээр хоцров. Хэд хоногийн дараа нийтийн байранд цагдаа нар ирж ааштай залуугийн эхнэр амиа орлсон тухай харамсалтай мэдээг дуулгав. Нөхрийнхөө дарамтаас болж ийм шийдвэр гаргасан болов уу гэд бодтол шал өөр шалтгаантай байхын тэр. Тэр залуу цагтаа Баян айлын хүү байсан ч гэр бүлийнхэнтэйгээ тангараг тасран байж талигч бүсгүйтэй ханилж хоёр сайхан хүүтэй болсон гэжээ. Улмаар одоогийн энэ бүтэхгүй амьдралдаа эсэг тавихын тулд эхнэр нь өөрийнхөө амийг авч түүнийг хөвгүүдийнхээ хамтаар гэр бүлдээ дахин нэгдээсэ гэж хүссэн энэ бололтой. Ямар ч хэцүү тавилантай юм дээ. Мэдээж байрныхан бүсгүйн араас бөөндөө гашуудаж эцсийн замд нь үдцгэн. Хэд хоногийн дараа бомбын ойролцоо дахиад л цагдаа нар ирж энэ удаа хоолны тэргүүдийг хураан бүх худалдаачдыг баривчлан цагдаагийн хэлцээр авчирв. Ер нь бол зоршигч явдаг хэсгийг хааж хууль бусаар 8 хийсэн нь зөрчил тул бүгд шийтгэл хүлээх ёстой болно. Хоёр охинтойгоо цагдаагийн газарт хоригдсон Жанхай цагдаа нараас ингэж байгаа юм. Хүүхдүүдийн маань сургуулийн цүнх тэрэн дотор нь байгаа юм аа. Миний бүх юмыг хурааж олгоч. Охин маань хичээлдээ явахын тулд цүнх хэрэгтэй. Би тэднийг өсгөж сургууль сурахын төлөө гудамжинд хоо зардаг юм. Хэмээн гоохот нөгөө Жанхайд газар унсан төмбөнгийг авч өгдөг зөөлөн цагдаа нөхцөл байдлыг нэлээд ойлгосон бололтой ингэж хэлдэг. За та нар бүгдээрээ торгуулаа төлөөд тэргүүд аваад явж болно. Цаашид бомбын зөвшөөрөгдсөн тэмдэгтэй газруудад журмын дагуу худалдаа 8 хийж байгаарай. Гэт олон айлын асуудлыг тун боломжин шийтгэн тэрэ. Гэсэн ч тэр дундаас нэг эмэгтэй хүн хүнд өвчтөй учраас эмнэлгийн зардлаа хасаад гарт нь ямар ч торгол төлөх мөнгө үлдэхгүйгээд уйлж эхэллээ. Тэгтэл нөгөө цагдаа чинь шууд өөрийнхөө хитвчнээс мөнгө гарган өгч тэнд байсан хамаг хүн түүний сайхан сэтгэлийг гайхан биширцгээв. Маргааш орой нөгөө цагдаа бомб дээр дахин ирэхэд Жанхай дахиад л баримтлагаар ирсэн байх гэж бодоод юм хураах гатал нөгөөх нь санаа зовлтгүй. Би ажиллаа тараад явж байна. Зүгээр л бан шитгэр ирсэн юм гэлээ. Олон хүн ам сайтай байсан болохоор өөрөө амсч үзэхээр ирж л дээ. Мэдээж тэр баншийг нэдээд гой сайхныг нь магтаж өөрийгөө Чиндаавоогоос ирсэн болохоор баншин дуртай гэдгээ хэлв. Хариуд нь Жанхай инээмсэглэн өөрөө ч бас Чиндаавогийн хүн гэдгээ хэлээд амждаг. Дараа нь цагдаа хүүхдүүдтэй банш өхөр савлуулж аваад мөнгөө төлөөд явлаа. Ийхүү цаг хугацаа өнгөрч 5 жил өнгөрөв. Бомбд айжмаар эзгүүрч хүмүүсийн хөл хөдөлгөөнд татарсан тул Жанхай тэндээ манай баншийг паркинд иргэдэг шин цахаас ирж авах боломжтой гэсэн зардал үлдээгээд анхны бизнесээ эхлүүлсэн газраасаа бүр мөсөн нүү. Тэр шинэ газар жижигхэн баншны мухлаг нээсэн байх бөгөөд түүний гарын банш өмнөхөөс ч илүү алдартай болж хүмүүс уртаараа л үүсгэн зогсдог болсон байна. Нэгэн удаа Япон бизнесмен Жанхайгийн баншийг идмэгцээ олонний жишгээр шууд байнгын үйлчлүүлэгч нь болж хувирдаг. Хэсэг хугацааны дараа Жанхай өнөөх сайхан сэтгэлтэй цагдаатай дахин таарлаа. Цагдаа хоёр охиноо дагуулад гомин итгэхээр явж исэн бөгөөд Жанхай түүнд шинэ мухлаг нээснээ дуулгаж мөн тэднийг гэртээ оройн хоолнд өрөв. Хоолны үеэр цагдаагийн охин ээжээс хойш ийм амттай хоол идж үтсэнгүй хэмээн уулгалддаг. Үнэн хэрэгтээ энэ цагдаа ахын эхнэр нь хэдэн жилийн өмнө нөхөр хүүхдээ хаяад явсан ажээ. Хэд хоногийн дараа цагдаа ах маань Жанхайгийн мухлагт бүртгэлийн маягт барьсаар хурч ирээд өөрийн охид болон Жанхайгийн хоёр охиныг хамтд нь сургуулийн амралтаар усан сэлэлтийн сургалтанд явуулах санал тавив. Даанч Жанхай хоёр охиноо дагуулад төрлөх тосгон руугаа явах төлөвлөгөөтэй байсан тул усан сэлэлтийн сургалт талаар болдгоо. За тэгээд нутгаас гараад овоо хэдэн жилийн дараа Жанхай ээж дээрээ зочлон ирлээ. Ээж нь Жанхайг Хонкогт мэрэгчлэрээ улсын эмнэлэг цовлогчаар ажиллаж нөхөр болон хадам ээжтэйгээ аз жаргалтай амьдарч байгаа гэж итгэсээр өдийг хүрсэн байв. Гэвч энэ удаа Жанхай үннээс бултах аргагүй гэдгийг ухаарч гэрээсээ явсан тэр өдөр нөхөр нь түүнийг бүр мөсөн хаяад явсныг мөн 5-6 жилийн турш ганцаараа тэмцэн байж өнөөдрийн амьдралаа босгосон тухайга анх удаа ээж дүү хоёртоо учрлан тайлбарлана. Энэ бүх хугацаанд ер нь манай гурав хонжийн эгчтэй уулзраагүй бол бас л хэцүүхэн болох байсан л да. Хэдэн сарын дараа парк орчмын гудамжны бүх мухлагуудыг хаах шийдвэр гарч Жанхай дараагийн алхмаа тооцоож эхэлдэг. Улмаар мань хүн гэрээсээ захиалгах баншны үйлчлэгээ эрхлэхээр шийдэж хонжийн эгчээс суурин утасныхын төлбөрийг төлөөд баншны захиалганд ашиглах боломжтой эсхийг аврахад хонжийн эгч дуртаяа зөвшөөрдөг. Ингээд дэлгүүрээ алгасан ч түүний бизнес амжилттай үргэлжилсээр байлаа. Нэг өдөр хонжийн эгч түүнд энэ хуу цагдаа ер нь чам сэтгэлтэй байхаа. Хэрв түүнтэй гэрлвэл чиний хүүхдүүд аавтай, түүний хүүхдүүд ээжтэй болж чи сайхан антай болох усуу хэмээн санал болгочих байх шиг. Нөгөө талд хуу цагдаа бэби охиноос ээж чинь амралтын өдрөөр хөвчлэн хаашаа явдаг вэ гэж асуухад охин ээж минь завтаа болохоороо үргэлж оршуулгын газарт очтгоо хэмээн хариулв. Үүнийг сонсон хуу цагдаа түүнтэй хамт оршуулгын газраар салхилж яагаад чөлөө цагаараа ийм газар ирдгийг нь асуухад Жанхай хариуд нь завгүй амьдралаасаа түр амс хийхэд энэ газар л хамгийн нам гүм амар амгалан уур амьсгалтай юм шиг санагддаг хэмээн тайлбарлана.
Араас нь Хуа цагдаа гэр бүлээрээ Канада руу цагаачлах төлөвлөгөөтэй байгаагаа хэлж Жанхэд ч мөн огтоо дагуулад хамтдаа нүх санал тавьдаг. Энэ мөчид Жанхэ түүний сэтгэлийг бүрэн ухаарнаа. Хуа цагдаа үргэлжлүүлэн чи өдөржин бомбтаар ажиллаад жаахан амрахын тулд багнаал зогсдог байсан. Сүүлчийн гатлаг онгоцыг хүлээнгээ санаа зовних чамайг чимээгүйхэн ажиллахдаа би огтд маань яг чам шиг лээж хэрэгтэй гэж бодсон. Хэмээн сэтгэлээ нээж гараа сунглаа. Гэвч Жанхэ түүний бүгжтэй гараас атгсангүй. Хэдэн өдрийн дараа Жанхэ дээр нэг бүсгийн хурч ирээд дарга нь түүнтэй уулзах хүсэлтэй байгаа талаар хэл хүргэв. Жанхэ хүслийн дагуу компани дээр очтол тентхийн дарганд түүний баншнаас салхаа байсан Япон бизнесмен болж таардаг. Тэрээр ингэж гон. Манай яг төрөл бүрийн бараа зардаг томоохон сүлжээ дэлгүүр юм аа. Бид таны амт баншийг бүх салбараараа худалдаалах хүсэлтэй байна. Үүний тулд та баншны цэгтэй болох хэрэгтэй. Ингэснээр манай хэрэгцээг хангах их хэмжээний банш үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Хэмээн санал тавилаа. Жанхэ энэ саналыг баяртайгаар зөвшөөрч хэсэг хугацааны дараа ойр дотны хүмүүсээ цуглуулan баншны цэхээ нээв. Үйлдвэрийн процессыг хурдсахын тулд тэд хэд хэдэн ажилтан авсан ч Жанхэ бүх үйл явцыг өөрөө өдөр бүр бичлэн хянаж чандрын шалгалт хийсээр байлаа. Энэ хооронд Хуа цагдаа Канада руу цагаачлах бичиг баримтаа хөөцөлдөн Жанхэд бууж өгөлгүй хамт явах хүсэлтэй хэвээр байгаагаа илэрхийлсээр лв. Эцэст нь Жанхэ түүнийг октойн хамт оройн хоолнд урьж хамт хооллох үеэр хундаг өргөн Хуа хаа би одооноос бүх анхаарлаа бизнестэй төлөвлөрөхийг хүсэж байна. Та охидтойгоо Канадад очиод сайхан амьдраарай гэж хэлээд хайчихваа. Энэ мөчид хөөрхий Хуа цагдаа нэлээд гонсойж байгаа нь харагдана. Хуа цагдаа явсны дараа Жанхэ цонхны цанаас түүнийг гунигтайхан ширтэж явахыг харах нэ. Жанхэ ч мөн түүнд сэтгэлтэй усан нь илт байгаа юм. Гэвч тэр хизээч өөрийн ад жаргалыг үр хөвгөд гэр бүлээсээ дээгүүр тавьдаггүй нэг юм билээ. Нэг өдөр Жанхэ цехтэр очиод ажилчтанд баншны гурилыг хит хуурай зузаан хийснийг анзаармагцаа ихэд ундууцаж тэр өдөр чимхсэн бүх баншаа ямар ч эргэлзээгүйгээр худалдаанаас татах тушаал болгов. Үүний улмаас супермаркетуудын захиалга тасалтаж нэлээд алдагд хүлээх болдогч Жанхэгийн хувьд чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь огт хүлээн зөвшөөрч болдгоо асуудал байсан юм. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр тэрээр олон супермаркет худалдааны төвүүд түүний баншийг худалдаалах санал тавьж эхэлнэ. Харин Жанхэ тэдэнд ганцхан нөхцөл тавьж байв. Сав багла боодлол брендийн нэр нь заавал өөрийнх нь өмч байх ёстой ажээ. Тэр энэ зарчмаа хатуу чанд баримтсны үр дүнд брэнд баншаа улс орон даяар нийлүүлдэг болов. Нэг өдөр Жанхэгийн дүүн түүн рүү холбогдож ээжийг нь би муудсан тухай дуулгаад яаралтай төрөлх нутагтаа ирэхийг хүслээ. Жанхэ хоёр охиноо дагуулсаар яаран гэртээ очтол хөөрхий ээж нь хорвоог орхисон байв. Тэрээр өдийг хүртэл хайртай ээжийнхээ талаар өдөр болгон бодож түүнээс амьдралдаа бууж өгөхгүй байх урам зориг авдаг байсан байна. Гэсэн ч удалгүй тэрээр нулимсаа арчин дахин урагшаа алхахаар шийднэ. Тэрээр цэхээ үйлдвэр болгон томруулж урд нь гар аргаар хийдэг байсан хамгийн хүнд ажил болох гурил зуурах ажиллагааг бүрэн автоматжуулсан байлаа. Үйлдвэрийн нээлтэнд ач буянтай хонжи ихч хүрэлцэн ирсэн байх бөгөөд одооноос эхлээд би чиний гаранд иллэг хийж өгөх шаардлагагүй болох нэ гэхэд Жанхэ түүн рүү нэмсэглээд тийм ээ одооноос би таны гарыг илж өгнө хэмээн талархлаа илэрхийлдэг. Мөн хонжигч Жанхэд хамгийн хүнд хэцүү өдрүүдэд үргэлж сүсгэлэн мөрөгдөг байсан бурхных нь жижиг баримлыг бэлгэлэхэд Жанхэ дахиад л үгээр хэлхийн аргагүй сэтгэл хөдлөлт автнаа. Нэг удаа Жанхэ гадуур явж байхдаа гудамжинд хуванцар сав лаас түүж яваа нэгэн өвгнийг олж хартал тэр нь түүний эртний сайн танил чигэрчин ах нь байлаа. Ахыг өөр хот руу нүүснээс хойш зураг тасарсан байсан ч ингээд олон жилийн дараа түүнтэй таарсан Жанхэ нулимс цийлэгнүүлэн үнэн голоосоо баярлах нь тэр. Жанхэ түүнийг үйлдвэр дээрээ дагуулan ирээд хэрхэн аж төрж байгааг нь асуутал ахгүй баг гудамжинд хоног төөрүүлээд өтөл насантаа хэцүүхэн амьдралыг тоолж байгаа нь илтэв. Жанхэ түүнд хэлж байгаа юм. Одоос эхлээд би таныг харж хандах болно. Та миний амьдралын хамгийн хэцүү цаг үед яг л эцэг хүн шиг намайг харж хандаж байсан. Би танд насан туршдаа өртөө хэмээн нулимс туслуулан хэлж амжаагүй талархлын үгсээ хэлв. Дараа нь Жанхэ өөрийн үйлдвэрийн баншаар ахыг дайлж амт нь урдынх шиг хэвээр байна уу хэмээн асуухад жигэрчин хариу инээмсэглэн "Оо, бүр өмнөхөөсөө ч илүү амттай болсон байна" гэхэн тэр. Дараа өдөр нь Жанхэ дэлгүүрийн гадна бүргэр амтархан идэж буй нэгэн хүүг анзаараад үйлдвэрийнхээ бүх ажилчдыг бүргэрээр дайлангаа ингэж хэлдэг. "Манайхан энэ бол Америк хоол. Тэгтэл бүр манай хотод орж ирээд зарагдаад эхэлсэн байгааз үүнтэй адил манай 2000 жилийн түүхтэй баянч ч гэсэн дэлхийн бүх оронд түгээсэй гэж би мөрөөддөг" хэмээн алсын хараагаа танилцуулав. Түүний энэ мөрөөдлийг Канадад зураад ирсэн охин нь бодит биелэл болохоор шийднэ. Бэйби охиных нь нэг танил хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнийг олон улс руу экспортлох компанид ажилладаг тул Жанхэ тэдний компанитай хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Ингэснээр түүний банш олон улсын брэнд болж дэлхийн олон оронд худалдаалагдах боломжтой болж байгаамаа. Ийхүү дэлхийн давцанд гарах өдөр ирэхэд Жанхэ баярын арга хэмжээний үеэр үг хэлэхдээ ингэж байгаа юм. Өнөөдөр миний хамгийн том мөрөөдөл билээ. Энэ мөрөөдлийг минь бодит болгосон бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байна. Намайг анх Хонконг төлд тавихад тусалсан сайхан сэтгэлд хоёр хөгшөнд баярлалаа. Үргэлж тусалж дэмжиж ирсэн Үеэл Янжинда баярлалаа. Согор зоосгүй зовж явхад гэртээ үнгүй амьдруулж ирсэн намайг болон хоёр охиныг минь халуун сэтгэлээр халамжилсан Хонжи эгчтэй баярлалаа. Илүү орлого олох боломж олгож шөнийн таранбай цэвэрлэх ажлыг олж өгсөн настай ахтай баярлалаа. Хүүхдүүдтэй хоолж чадахгүйгээс болж амьдралаа дуусгах тухай бодож байсан тэр үед биднийг хооллож баянс зарах санааг олж өгсөн чигэрчин ахтай баярлалаа. Мөн бүх сэтгэлээрээ намайг ойлгож дэмжсэн Хуа цагдаад баярлалаа. Эцэст нь намайг төрүүлж өсгсөн ачид ээждээ баярлалаа гэж хэлээд түүний сэтгэл хөдлөм яриа өндөрлөв.
Сүүлд нь Жанхай хоёр охиноо дагуулад хуучин бомб дээр очиж өдийгөөс төдий хүртэл бүх нандин дурсамжаа эргэн санснаар кино маань өндөрлөнө. Амьдрал бидэнд тоо томшгүй олон сорилт бэрхшээлийг өгч тэдгэрийн ачаар бид туршлагажиж бас хүчрхчдэг ажээ. Хэрв хүн хичээл зүтгэл тууштай байдлаа хадгалж чадвал гудамжинд хоол зарж эхэлсэн ч нэг л өдөр хамгийн түрүүнд оргилд хүрэх боломж хүлээж байхыг үүсэх аргагүй. Зан Жанхай гэх энэхүү хүчрхэг эмэгтэй нь хожим нь Баншны хатан хаан гэх алдрыг хүртсэн билээ. Тэрээр 2019 онд 75 наснда хороог өргсөн ч түүний нэр хятад хоолны түүхэнд алтан үсгээр мөнхрөн үлдсэн байдаг. За тэгээд 2 гар хөдөлж байгаа цагт ийм тийм боломж олдсонгүй хохирогчийн сэтгэл зүгээсээ ангижраад маргааш бүрийг илүү сайн хөлбраараа угтахын төлөө хідүүлээ хичээцгээе. Өнөөдрийн сэтгэл хөдлөм түүх маань энэ түрээд өндөрлж байна. Контент таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй. Дараагийн дугаар тун утгагүй шүү. Хүлээж аваарай.